Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Энэ удаагийн дугаараараа хүмүүсийн хүсэлтийн дагуу энэ жил 10 жилийн тохиолдож байгаа Дурсамж 1988 киног ярихаар сонгосон. За энэ кино маань маш олон дөрүүдтэй, дүр болгоно нь өөрийн гэсэн онцлогтой, сэтгэл судлалын талаас ярих зүйл маш ихтэй учраас бүгдийг нэг дугаарт багтааж ярих боломжгүй. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа киноны гол дүр болох Доксуны гэр бүлийн талаар ярина. За энэ киног ер нь бол дийлэнх нь нэгээс олон удаа үзсэн байх тийм ээ. Тэгэхээр дүрийн анализ руугаа орохын өмнө яагаад бид нар нэг киногоо олон дахин тавтан үздэг вэ гэдэг талаар ойлголттой болцгоё. Зарим хүмүүс тэгдэг штэ ямар сони юм бэ те төгсгөлийн мэдсээр ээжж юуг нь дахин үзээд идэв. Урд нь үзсэн кино үздэй гэх мэтчлэнгээр асуудаг гайхдаг. Тэгвэл хэд хэдэн шалтгаанаар бид нар ер нь киног давтаж үздэг юм байна л да. За нэгдүгээрт нь сэтгэл зүйн аюулгүй байдал буюу бид нар шинэ кино үзэхдээ одоо юу болох вэ? Дараа нь юу болох вэ? Яаж төгсөх вэ гэх мэтчлэнгээр одоо тодорхойгүй нөхцөл байдал байдаг учраас зөвшөөр стресс мэдэрдэг ахна. Харин өмнө нь үзсэн киногоо үзэхлээр тарих амардаг буюу төгсгөлийн яаж дуусгахыг те хин нэнтэйгээ одоо гэрлэхийг ч юм уу бид нар хэдийнэ мэдж байгаа учраас тарих ямар нэгэн сюрпрайзууд бэлдэж хүч зарах шаардлагагүй болдог. Дээрээс нь хяналтын мэдрэмж буюу бид нар амьдрал дээр ингээд ирээдүйд юу болохыг мэдэхгүй стресстэй бол өмнө нь үзсэн одоо бидний мэддэг кинонууд бол бид нарт бүх зүйл хяналтанд байна гэсэн тийм хяналтын мэдрэмжийг өгөөд тэрнийх нь ачаар бид нэр ингэ жоохон тайвширдаг байх нь л да. За хоёрдугаарт мэдрэмжийн дахин боловсруулалт буюу хүн анх үзэхдээ альва киноны үйл явдалд нь хамаг анхаарлаа хандуулдаг бол хоёр дахь удаага түүнээс олон удаа үзэхээрээ нарийн ширийн зүйлс болон мэдрэмждэрээ төвлөрч чаддаг. Нүгс үгүй гэхэлэр за анх ингээл Дурсамж 1988-ыг үзэж хагаад бураа ингээл нэг ууртай ааштай тий ширүүн охин юм шиг санагддаг бол дахин үзэхлээр дотроо ер нь ямар зөөлхөн хүүхэд болохыг нь тий аав ээжигээ яаж хайрлтыг, аавдаа ямар хайртай, дүүгээ ч гэсэн ямар одоо их чинь ямар хайраар хайрлаад байгаа юм бэ гэдэг зэргийг нь бид нар анзаарч эхэлдэг. Энэ нь бид нарыг сэтгэл хөдлөлөө илүү сайн ойлгож боловсруулахад тусалдаг байна. За гуравт нь бол ностальжи эффект гэдэг зүйл байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ Дурсамж 1988 шиг юм хуучны цагийг харуулсан иймэрхүү кинонуудыг үзэхлээр бидний өөрсдийн бага нас, хүүхэд настэй гэр бүл тэр дулаахан мэдрэмжүүд, дулаахан дурсамжууд руу хөтөлдөг. Тэгэхээр кино үзэж байхдаа бид нар зөвхөн тухайн киноны үйл явдал дөрүүдийг биш тэр үеийн өөрийгөө те хүүхэд насны өөрийн дурсамжаа мэдрэмжээ давхар мэдэрдэг ахна. Эсвэл ийм хуучны биш киног давтан үзэх нь тухайн киног анх үзэж байх үеийн өөрийгөө мэдрэмжээ бас иргэн санаж идэг ахна. Үүнийг ностальжи эффект гэдэг ахна. За дөрөвт нь болохоор хангалтаагүй хэрэгцээг нөхөх зорилготой байж болно. Тэгээ бид нар ухамсартайгаар биш ухамсаргүйгээр тарих юм үйлдэл хийдэг гэж болно. Юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ хүн бодит амьдрал дээр зарим нэг хэрэгцээнд дутагдчих байх юм бол тарих тэр хоосон цаг зохиомл буюу юм киноны ертөнцөөр нөхөх тохиолдлууд байдаг байна. За жишээлх юм бол харилцаа ойр дотн байдлын хэрэгцээ буюу хэрвээ хүн бодит амьдрал дээр ганцаардсан тий эсвэл эргэн тойрныхонтойгоо тийм таатай харилцаатай байж чадахгүй байгаа тохиолдолд киноны дөрүүдийг найзаа болгож буюу ойр дотн байдлаар мэдрэх гэдэг. За тэгээд кинон дээр нөгөө нэг дөрүүд нь хоорондын харилцаан таатай эсвэл бол тэм дулаахан дурсамжийг мэдрүүлж байгаа бол биднэрт тийм ойлгогдож байгаа мэдрэмж хуурамчаар бий болгож идэг байгаа байхгүй. Хоёрдугаарт нь хэрвээ хин нэгэн хүн гэр бүлийн харилцаан ч юм уу гэр бүлийн орчин тийм таатай биш бол за кинон дээр нь яг идеал буюу өөрийнх нь тэр хүсдэг гэр бүл орчин нь гарч байгаа юм бол тэрийг хэрэгцээг нөхөх зорилгоор бас татагдаад идэг тэр киног үзээд идэг гэж болох нэ. Үгүйгээр гэхээр хүн өөрт байхгүй зүйлээ киноноос хараад тэр дунд өөрөө байгаа мэтээр төсөөлөх ч юм уу те эсвэл бол төр зургийн тэм сэтгэл ханамж авах тохиолдлууд байдаг байна. За жишээлх юм бол би ковидын дараа ер нь за тэр үеч гэлтгүй ер нь би үе ингээ найзуудтайгаа холбоогоо ингээ таслаад ч юм уу гэртээ ингээ жоохон бүхэх гэдэг. Тэр үедээ би Friends-ийн цувралыг маш их үздэг байхгүй юу? Яаж юм ихлээр нөгөө найз нөхөдтэйгээ уулзахгүй байгаа те тэр дулаахан дотн тийм мэдрэмжүүдийг авахгүй байгаа болохоор би Friends-с тэр хэрэгцээг нөхөд исэн байна гэж сүулт нь би өөрийгөө ойлгосон. За гуравт нь болохоор сэтгэл хөдлөлийн аюулгүй илэрхийлэл буюу за хүн болгон ерөнхийдөө бодит амьдрал дээр нөгөө одоо бураагийн энэ кинон дээр бол нэг бураагийн нэг хэсэг байдаг шүү дээ. Бураа бол бас ингээд амаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй, өөрийн юм мэдэрч байгаа илэрхийлж чаддаггүй хүүхэд шүү дээ. Гэтэ хормынхаа өдөр аавдаа нэг загтал бичээ үлдээсэн байдаг. Тэр загтал дээрээ одоо хайртай шүү аваа тий таны намайг яаж хайрладгийг чинь би таны үйлслээс ингээ ойлгодог байсан. Би дараа төрөлдөө ч гэсэн таны охин болж төрнө гэх мэтэр бичсэн байдаг. Хүн болгон бураа шиг ингээд сэтгэл хөдлөлөө мэдрэмжээ мэдэрч байгаа зүйлүүдээ ингээд аавдаа ээжтэй хайртай
талтай хүмүүстэй, дотны хүмүүстэй хэлж чадахгүй. Эсвэл бол мэдрэмжээ ингээд шууд гаргаж чаддаггүй. Тэгэхээр киноны дүрүүд ингээд уйлахлаар эсвэл сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргахлаар бид нар дагаад уйлж байгаа тийм. Тэгээд тэр одоо муудалцсан дүрүүд эвлэрэхэд бид нар дагаад одоо баярлж байгаа ч юм уу. Энэ нь бидний бодит амьдрал дээр гаргаж чадахгүй байгаа тэр төгжигдсэн сэтгэл хөдлөлүүдийг дүрүүдээр дамжуулан арай амархнаар энгийн байдлаар гаргах боломжийг олгодог. 선우랑 잘 살게. 비록 반지하 단칸방이지만 너무 많은 사랑 받았고 다시 태어나도 아빠 딸로 태어날래. Киноны дүрүүдээр дамжуулаад бид нар өөрсдийн дотоод дарагдсан мэдрэмжүүдээ гаргаж байгаа нэг хэлбэр ахна. За ингээд киноныхон дүрийн анализ руу оръё. Энэ айлын гишүүдийг тайлбарлахын тулд хоёр үндсэн сэтгэл судлалын томоохон онолуудыг ярина. За нэгдүгээрт нь бол хайрын хэл, хоёрдугаарт нь бол төрөлтийн ирэмб гэдэг хоёр зүйл байгаа. Бүх дүрүүдийг ингээ ярихаар нөгөө хайрын хэл нь тийм юм гэд ярих гээд байгаа учраас би эхлээд хайрын хэл гэж юу нэг хэлээд байгаа, ямар учиртай гэдгийг тайлбарлая. За хайрын хэл гэдэг бол хүн бүрт ингээ хайрыг мэдэрдэг тийм үндсэн хэл байдаг. Тэр хэлээр нь ярихгүй бол хайрлагдж байгаагаа мэдэрдэггүй. За үндсэн 5 төрлийн хайрын хэл байдаг гэж үздэг. Нэгдүгээр words of affirmation буюу тийм магтаал, сайшаал, урам буюу үг хэлээрээ хайрыг бусдад мэдрүүлдэг, өөрөө хайрыг мэдэрдэг тийм төрлийн хүмүүс байж болно. Жишээ нь чамаараа бахархаж гин, миний хайр ямар үзэсгэлэнтэй юм бэ? Миний охин ямар мундаг юм бэ? Гих мэтчлэнгээр юм урамын, магтаалын үгнүүдээр ийм хайрын хэлтэй хүмүүсийн хайрын сав нь дүрж идэг байна. За хоёрдугаарт чанартай цаг буюу хамт байхдаа ингээ утсаа оролдохгүй те зөвхөн яг нэг нэгэндээ ингээ анхаарлаа хандуулад ярилцах ч юм уу ямарваа нэг зүйл хамтдаа хийх ч юм уу тиймэрхүүгээр яг тухайн цаг мөчөд те хамтдаа байгаа тэр цаг мөчтөө яг 100% тэр хүндээ зориулж байгаа тохиолдолд хайрын сав дүрдэг буюу энэ хүн надад хайртай юм байна гэдэг мэдрэмжийг авдаг байна. За 3 дугаарт бол бэлэг өгж авах байна. За энэ нь ердөөсөө нөгөө бэлэгний том жижигт биш зүгээр л одоо бэлэг өгөх нь тухайн хүмүүстэй энэ хүн намайг бодож исэн байна, энэ хүн надад хайртай байна, энэ хүн намайг санд юм байна, хүн миний одоо юун дуртай ингээ мэдчихсэн байна гэсэн тийм мэдрэмжүүдийг өгөөд тэр хүний сэтгэл дүрдэг ахна. Тэгэхээр заавал тийм том бэлэг биш зүгээр л гэртээ хайрхтаа нэг чихэр бариад ордог ч юм уу, эсвэл нэг ширхэг сарнаа бариад ордог ч юм уу. Тийм байдлаар хайрыг мэдрүүлдэг, мэдэрдэг хүмүүс бол энэ бэлэг өгөх гэдэг хайрын хэлтэй ахна. За дөрөвдүгээрт нь болохоор халамжлах үйлс буюу acts of service гэж байдаг. Үйлслээр хайраа илэрхийлдэг хүмүүс ахна. Үгнээс илүү үйлдэлд итгэдэг хүмүүс. За жишээлх юм бол хоол хийж өгөх, гэр цэвэрлэх, ажилд нь туслах зэрэг нь ерөнхийдөө амаараа яг би чамд хайртай гэж хэлснээс илүү хүчтэй мэдрэмжийг энэ төрлийн хайр хэлтэй хүмүүс төрүүлдэг байна. За тавт нь хүрэлцгүй буюу physical touch гэж байна. За тэврэх, гар гараа байрлцах, илэх, үнсэх зэргээр биеэрээ хүрэлцэж хайрыг мэдэрдэг, аюулгүй тийм дотн байдлыг мэдэрдэг хайрын хэлтэй хүмүүс бас байдаг байна. За хайрын хэл яаж бүрэлдэн бий болдог вэ гэхлээр тухайн хүний өөрийн төрлийн онцлог байж болно. Тэрнээс гадна бага насны өссөн төрсөн тэр орчин, өсөгсөн тэр хүмүүс нь нөлөөлдөг байж болно. Нэгдүгээр дуурайх байдлаар хайрын хэлийг өөртөө суулгаж болно. Жишээлх юм бол аав ээж нь үргэлж бие биедээ бэлэг авч өгдөг байсан бол хүүхэд хайрын хэлийг бэлэг гэж ойлгож болох нь эсвэл дутагдал буюу бага насндаа ингээ магтаал сайшаал урмын үг хангалттай сонсож байгаагүй хүмүүсийн хайрын хэл нь магтаал сайшаал урмын үг болох гээд байх хандлагатай байдаг байна. Тэрийг ингээд бусад хүмүүсээс хайж тэрийг ингээд сонссноор тэр хүний сэтгэл нь дүрдэг. Иймэрхүү байдлаар хайрын хэл бий болох боломжтой байна. За хайрын хэл яагаад чухал юм? Юун дээр анхаарах хэрэг амьдрал яаж нөлөөлд юм бэ гэхээр нэгдүгürt ер нь бол хайрын хэл бол гадаад хэл шиг гэсэн үг. За би монголоор ярьдаг, манай хүн одоо италиар ярьдаг байх юм бол бид хоёр хоорондоо ойлголцож чадахгүй тийм. Тэгэхээр яг тэрэн шиг хайрын хэл нэгнийхээ хайрын хэлийг өөрийнхөө хайрын хэлийг мэдэхгүй тохиолдолд би биендээ бүрэн дүүрэн хайрлагдсан, хайртай гэсэн мэдрэмжийг өгч чадахгүй байх боломжтой. Би биенийхээ хайрын хэлээр яриад эхлэх юм бол тухайн гэр бүл харилцааны хувьд дэвшил гарна буюу зөрчил маргаан багаснаа гэж үздэг ба. Интернетэд маш олон төрлийн хайрын хэллийн тестүүд байдаг. Би тэдгээр нэгийнх нь линкийг энэ доор pinned comment-аар оруулъя. За тэгээд та тест бүглөхөөс гадна өөрөө яг амьдрал дээр хүмүүст яаж хайраа илэрхийлдэг, хүн чамд танд юу хийж өгөхлээр хайрлагдсан мэдрэмж авдсан бэ гэдгийг эргцүүлж бодож аваад өөрийнхөө хайрын хэлийг бас тодорхойлж болно. Хайрын хэлээ тодорхойлсноор хүн бусдаас юу хүсэж байгаагаа ойлгодог, бусад хүмүүст юугаа яаж илэрхийлээд байгаагаа ойлгодог болчдөг байгаа шүү. За эргээд киноных хэсэг рүү оръё.
За энэ гэр бүлийн аав ээж болон бураа гур болол ерөнхийдөө acts of service гэсэн хайрын хэлтэй. Үйлдэлээрээ хайраа илэрхийлдэг хүмүүс байгаа хгүй. Огсооны хувьд болох бэлэг өгж авах байж болно. Яагаад тэгэж би дүгнсэн бэ гэхээр сонуу над өөрт нь сайн юм шиг санагдаад ангууд сонууд нэг шоколад энэ бэлгэлж ирсэн шүү дээ. Дараа нь жонванд нэг цамц өгч исэн. За тэгээд дараа нь тэгтэй уцаар ярьж байгаад нөгөө авто бэлэг өгөх гэжсэн нэг нандуураад өөртөө бэлэг авахгүй чинь гэж одоо тэрэн дээр айгүй их ингээ баярлаад хөөрөөд идэг шүү дээ. Гих мэдчлэн огсооны хувьд бол тэр бэлэг өгж авах гэдэг нь айгүй чухал зүйл байх боломжтой байгаа. Тэрнээс гадна words of affirmation буюу тэг магтаал сайшаал урмын үгтэй тэрүүгээр хайраа мэдэрдэг хүн байж болох нь гэж би бодсон. Харин нүэлийн хайрын хэлийг би тодорхойлж чадаагүй. Хэрвээ та эдэд нүэл тийм юм шүү, хайрын хэл нь тийм байх боломжтой юм шүү гэж бодогдох юм бол доор комментээр хуваалцаарай за. За, хоёр дахь гол чухал онол руугаа оръё. Адлерийн гаргасан төрөлтийн ирэмб гэсэн онол байна. За төрөлтийн ирэмб нь яг ямар учиртай онол юм бэ гэхээр хүн айлын хиддэг хүүхэд болж төрсөн нь тухайн хүний сэтгэл зүйн онцлог, зан төлөвийн байдлыг тодорхойлох боломжтой гэж үздэг онол байгаа. Хамгийн ихний ярих дүр бол айлын том охин сум бураа. За хэдүүлээ бураагийн талаар ган ойлголт авах үз киноны хэсгүүдийг хайлталт харъя. 이게 어디서 헛소리라고 지랄이야. 지갑했으면 지갑했다. 사줄 거지? 응? 엄마. 그 안경도 좋은 기다. 돈 많이 주고 산 긴데. 안 보인다니까. 야! 야! 언니 얘기하잖아. 웃겨. 응? 웃겨? 이게 몰라? 빨리 좀 봐! 예? 진짜 뭐? За буруу бол ерөнхийдөө энгийн өнгөцгөн харах юм бол айгүй тийм ширүүн, хатуу, хүтэн үндэд тийм хүүхэд шиг харагддаг штеп. Онлын үднээс айлын ууган хүүхдүүд нь ямар онцлогтой байдаг вэ гэхээр ууган хүүхэд төрөхдөө эцэг эхийнхээ хамаг анхаарлыг ганцаараа авдаг, хаа мэт байдаг хүүхдүүд дүүн төрөхөд тэр хаан ширээнээсээ буудаг. Буюу хаан ширээнээсээ буусан удирдагч гэж нэрлэдэг. За зан чанарын хувьд хариуцлагатай, зохион байгуулалттай, удирдаг шинжтэй, уламжлалыг баримтлагч, төгс төгөлдөрт тэмүүлэгчтэй хүмүүс байх боломжтой. Сэтгэл зүйн хувьд эцэг эхийнхээ итгэлийг алдахгүй байхыг маш их хичээдэг. Ихэвчлэн сайн хүүхэд, амжилттай сурагч байх гэж хичээдэг ч юм уу те, дан ганц хичээл биш, өөр бусад юмар ч юм уу, сайн хүүхэд байхын тулд маш их хичээдэг. Гэтэ энэ нь хэрвээ ингээд хурцдах юм бол за би амжилт гарахгүй бол хэн ч намайг хайрлахгүй мэн гэсэн даалт айцтай болох боломжтой. Бураагийн хувьд бол энэ нөгөө хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, тэ удирдаг шинжтэй гэдэг эдгээр шинжүүд бол бүгд ажиглагддаг. За эднээс гадна бураагийн одоо нөгөө ширүүн зан нь кинон дэр маш их гардаг байгаа. Гэтэ энэ бураагийн ширүүн зан нь мөсөн уулын оргилдод зүйрлэж болно юу гэсэн үг вэ гэхээр усны мандал дээр бидний харж байгаа 10% нь энэ ширүүн зан нь. Усны гүнд байгаа бусдад харуулахыг хүсдэггүй. Тэр бураагийн үлдсэн 90% нь юу вэ гэхээр магадгүй айдас ба хариуцлагын мэдрэмж аж болно. Бураа бол гэр бүлийнхаа ганц найдвар нь те хамгийн сайн сурдаг, за хамгийн том сургуульд орно гэж ээж аав нь найддаг. Аав ээж нь бол шууд тэрийг ингээ илэрхийлдэг ш. Нэг удаа одоо яг энэ сцен дээр харуулъя. 너가 엄마 어쩔래? 평생 너 하나만 믿고선 너가 엄마 어쩔 것이냐라. 너가 엄마 평생 제정신으로 살겠냐? 살 것이냐라. За энэ сцен дээр шилжих юм бол аав нь чи өөрийнхөө амьдралыг тоохгүй жолно. Ээж чинь чамайг амьдралаа болгож байгаа хүн чи ээжигээ боддгүй мүү гэдэг байдлаар ингээ илэрхийлж байгаа хгүй. Тэгэхээр ер нь тэр гэр бүлийн цорын ганц найдвар нь бол бураа. Тэгэхээр хүүхдэд энэ мэдрэмж ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд жоохон дарамт болчих магадлалтай байх нь. Бураа яг ингээд өөрөө гэр бүлийн ганц найдвар нь гэдгийг сайн мэддэг, тэ сайн сурч амжилттай байх ёстой гэсэн дарамт мэдэрдэг байж болно. Тэгээд тэрнээсээ болоод айгүй тийм лаг хүчтэй хэрсүү хүний дүр бүтээсэн. Энэ дүр нь урахгүй гэдгээс айцаасаа болж дүүтэйгээ дээрэнгүү харьцах зэрэг одоо бусадтай ширүүн харьцах зэрэг юм зан үйлүүд ажиглагддаг байж болно. Өөрөөр буруу бол бас яг ингээд нөгөө ам хэлээрээ өөрийнхөө юу мэдэрч байгаагаа илэрхийлэхтэй айгүй сул хүүхэд байгаа хгүй юу. За тийм болохоор энэ дотроо хадгалагдсан мэдрэмжүүдээ эсрэгээрээ муур уцаар болгож гаргадаг байх боломжтой буюу аавыгаа хараад ингээд уйлмаар байгаа ч гэсэн илүү ширүүн харьцдаг ч юм уу те дүүгөө өрөвдөд байгаа хэрнээ илүү ингээд ширүүн шоглсон байдлаар харьцдаг ч юм уу тиймэрхүү зан үйлүүд гаргаж болно. Энэ бол нэг төрлийн хамгаалалтын механизм баггүй юу? Хамгаалах механизмыг би өөр нэг дугаар дээр юм олон дөрүүд дээр яаж илэрсэн бэ гэдгийг нь харуулад ярина гэж бодчихоо. Тэгээ ерөнхийдөө хамгаалах механизм гэдэг бол бидний өөрийн үнэлэмж, бидний эгог хамгаалж байгаа бидний өөрийн дотоод механизм. Тэгэхээр бураа нөгөө нэг энэ дотор байгаа тэр эмзэг мэдрэмжүүдээ ингээ гаргачих юм бол өөрийнх нь нөгөө бүтээсэн дүр нь нураад унчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа учраас тэр
мэдрэмжээ гаргахгүй тулд ингээд бариад барьсаасаа шалтгаалаад мэдрэмжээ эсрэгээр нь илэрхийлээд ах боломжтой байгаа юм. За хоёрдугаарт энэ айгуу чухал нөгөө parentification гэдэг нэг зүйл байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүлийн систем доторх хэвийн дөрөв солигдож хүүхэд эцэг эхийнхээ өмнөөс хариуцлага хүлээж тэднийг халамжлаж эхлэх үйл явцыг parentification гэж нэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол тэгээ хүүхэд байх эрхээ алдаад хитрхи эрт том хүн болох үедээ үзэгдлийг parentification гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол айлын томуудад маш ихээр тохиолддог нэг зүйл байгаа. Parentification-ийн үндсэн хоёр хэлбэр байдаг. Нэгдүгээрт нь болохоор instrumental parentification буюу хүүхэд гэрийн бүх ажлыг хийх, дүүнрээ өсгөх, гэр бүлийн санхүүг зохицуулах, хоол хийх гэх мэтэр юм бодит ажлуудыг хариуцж хийдэг. Энэ тохиолдолд хүүхэд бие махбодын хувьд бол маш их ядарна. Би нэг саяхан миний алчиг хүүхэд гэж нэвтрүүлэг үзчихсэн аахгүй. Тэгсэн чинь нэг ээж аавыг бараг 7 молон хүүхэдтэй айгүй олон хүүхэдтэй нэг ээж аавыг доктор хоёр дахиж бити хүүхэдтэй олоорой. Хүүхэдтэй болох эрхтэй хүмүүс биш байна гэж хэлдэг байхгүй. Яагаад гэхэлэр том охин parentified child байгаа байхгүй. Том охин нь дүүнрээ өсгдөг, дүүнрээ хардаг. Тэгээд энэс олон ядраад байна гэд жоох ингээл ээж аавтай гомдоод юм хэлэхлээр ээж аав нь загинчдаг. Юун тийм хэцүү байгаа. Өөртөө болохоор ингээд ажиллаа өдөржин ажиллаа гэдэг орой орой би бинийг эрхлүүлээ сууддаг байгаа байхгүй. Тийм тохиолдолд хүүхэд яг бие махбодын хувьд энэ нь цаашлаад нөгөө ээж аавтай хэлэхлээр ээж аав нь ойлгохгүй байгаа юм чинь энэ нь цаашлаад сэтгэл зүйн хувьд тарамт ачаалал болж ирнэ гэсэн үг. За хоёрдугаарт emotional parentification буюу сэтгэл хөдлөлийн нөхцөл байдал байдаг байна. Бие махбодын parentification-ээс илүү энэ сэтгэл хөдлөлийнх нь хортой байдаг. Яагаад вэ гэхээр хүүхэд эцэг эхийнхээ сэтгэл зүйч нь болдог. Буюу эцэг эхийнхээ гомдол, хэрүүл, гуйнаг юу гэдгийг тэр асуудлуудыг нь сонсоод тэрийг нь ойлгох, тайвшруулах, тэгээ гэр бүлийн уур амьсгалыг ингэ зохицуулах тийм үүрэг хүлээждэг. Энэ бол ер нь хүүхдэд илүү хортой нэг хэлбэр ахнэ. За ингээд сонсонгууд бураа яг ингээд аль алинд нь хамаарахгүй юм шиг санагдаж байгааз. Бураа бол гэртээ дүүнрээ зардаг, тэгээ ээж аав нь бол юу ч хий гэдгүү, бураа зөвхөн хичээлээ хийгээл тэгэл явж байгаа хүүхд шүү дээ. Ээж аавынхаа харилцаагч зохицуулдаг гэхгүй. Parentified child гэдэг нь юугаар ингээ харагдаж байгаа вэ гэхэлэр нөгөө эдний гэр бүл чинь санхүүгийн асуудалтай тийм. Тэгэнгүүт parentification яг заавал одоо хийж байгаа үйлээр ингээ хязгаарлагддаггүй байна л та. За буруу бол тийм аав ээж нь санхүүгийн чадамжгүй болсон учраас өөрийнхөө дуртай зүйлийг буюу хуулийн сургууль сурмаар байсан гэдэг хүсэл мөрөөдлөө орхиод багшийн сургуульд тэтгэлэгтэй сурахаар шийддэг штеп. Энэ бол ээж аавынхаа өмнөөс санхүүгийн хариуцлага хүлээж байгаа нэг хэлбэр болчихж байгаа. Тэгээд ер нь бол нөгөө parentification Монголын гэр бүлүүдэд нэлээд ажиглагддаг байсан учраас энэ сэдвийг би угаасаа зориуд оруулж ирсэн байхгүй. Parentified доо хүүхдүүдийн онцлог нь том болоод яг ямар байдаг вэ гэхэлэр хитрхи хариуцлагатай байдаг буюу бүх зүйлийг хяналттай байхгүй бол болохгүй юм шиг санагддаг. За тэгээ амарч явах үедээ нэг юм дутуу хийсэн юм шиг санагдаал тий. Нэг юм ингээл нэг тийм зүгээр сууж болохгүй юм шиг санагдаал. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Тэгээ яагаад яг энэ parentified child бий болоод идэм бэ гэхэлэр ихэвчлэн эцэг эхчүүд нь өөрсдийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болох үед буюу магадгүй өвчин зовлон, санхүүгийн хямрал, сэтгэл зүйн боловсрал дутмаг байх, эсвэл аригталт хүчирхийлэлтэй гэр бүл тийм одоо наснасаа эрт том болсон хүүхдүүд бий болтгоо. Гэр бүлийн систем тэнцвэрээ хадгалахын тулд хамгийн чадвартай эсвэл хамгийн том хүүхдээ тэр өвчтэй байх ёстой орон зай руу хүчээр түлхэгчдэг байна. Хэрвээ та хүүхдээ том болсон хойно нь бусад хүмүүсийг өөрөөсөө илүү дээр тавиасаа гэж бодохгүй байгаа бол хүүхэд насыг нь олгох буюу эцэгхийн хариуцлага өөртөө хүлээгээд хүүхдээр нь байх боломжийг олох хэрэгтэй байна. За тэнгуү бураагийн хувьд бол юм хитрхи хариуцлагатай байдал бол ажиглагддаг шүү дээ тийм. Тэгээ ер нь нөгөө нэг сул дорой юм шиг харагдахгүй учраас бусдаас тусламж авч чаддаггүй ч гэсэн кинон дэр илэрхий байдаг. За дээрэс нь бас нөгөө нэг parentified хүүхдүүдийн нэг онцлог нь дүүнэртаа ч юм уу гэр бүлийнхэн дэр дотны хүмүүстэй тэм зөөлөн байдлаар харьцахгүйгээр юм хяналт шүүмжлэлийн хэлбэрээр хайраа илэрхийлдэг гэх юм нөгөө халан гаднаа хайрын дотроо гэдэг шиг тиймэрхүү зүйлүүд ажиглагдаад байдаг. Өөрөө нөгөө нэг наснасаа эрт ингээд өөр дээр амар их ачаа үүрчж байгаа учраас сэтгэл зүйн хувьд ч юм уу бие махбод ачаа үүрчж байгаа учраас тэр дарамтаа ингээд доошоо гаргадаг ч юм уу. Бураагийн хувьд жишээлх юм бол дүүгээ ингээд дандаа ямар тэнэг юм бэ, тэнэг мангар юм уу, дандаа шоглдог эсрэг хичээлээ хий. Яагаад юм тэнэг байгаа юм бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар аягүй харьцдаг нь бас parentified child болсонтой холбоотой. За тэгээ бураа ер нь яагаад сонууг сонгосон бэ гэхлээр сонууд хайртай болсон бэ гэхлээр бусад хүмүүсийн нүдэнд бураа бол нэг тийм ширүүн тэгээ хүдэн үндэ харагддаг. Хүмүүс бас тэгж боддог. Бураас ер нь баг хорооллоор айдаг штэ. Харин сонуул ганцаархна та чин зөөлөн сэтгэлтэй дулаахан хүн шүү дээ гэж нэг хэлдэг штэ тий. Тэгээ ер нь тийм байдлаар штэ. Тэнгүүд бураа нөгөө нэг чанга хатуу байх хэрэгтэй гэсэн тэр маска ер нь сонуугийн хажууд л тайлж чаддаг буюу тэр персонагаа холдуулаад өөрийнхөө яг тэ жинхэнэ тэр дотроо байгаа тэр зөөлөн сэтгэлтэй бураагийн дүрээр сонуугийн хажууд байх боломжтой байсан учраас сонууд ер нь хайртай болоод сонуу гэсэн байдлаар сонгож байгаа гэж хэлж болно. Тэгэхээр бураагийн дүр бол ерөнхийдөө
нийтлэг харагддаг наснасаа эрт том болсон хүүхдийн дүр айхан байна. Тэр хүчтэй багийнх наарталд зөөлөн дулаахан охин байдаг байхан байна. Бораагийн дүр дээр бас нэг айгу оргил юм сцен байдаг штэ. 주신 부모님께 감사의 마음을 담아 신랑 신부가 인사를 드리겠습니다. 신랑 신부 인사. 네, 정말 아름답고 감격적인 순간이 연출되고 있습니다. 네. 정말 따뜻한 순간이. Энэ дээр яг нөгөө нэг аав руугаа чиглэсэн тэр юм мэдрэмжүүд нь дотор нь цугласан байсан бүх мэдрэмжүүд нь ингээд түрээд гараад ирж байгаа байхгүй юу? Яг тэр хэсэг дээр болол хэрвээ хүүхэд ингээд аавтайгаа дотн сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд аавтайгаа хуваалцдаг тийм байсан болвол магадгүй яг тэр нөхцөлд тэгж бүх юм ингээд дэлбэрч гарахгүй хамаг мэдрэмж нь ингээд урсаж гарахгүй байх боломжтой гэж би бол бодож байна. За дараагийн ярих хүүхэд маань бол миний хамгийн хайртай дүр болох айлын дунд охин Сун Доксун. За онлын хувьд дунд хүүхдүүд дээд талдаа тийм дээрээ амжилттай ах эгчтэй, доороо ханхунд болсон дүүтэй. За тийм болохоор айлын дунд хүүхдүүдийг ерөнхийдөө сэндвич гэж нэрлэдэг. За Доксуны хувьд бол яг өөрийнх нь онцлог нь бид нарт харагдаж байгаа тэр дүр нь бол маш хөгжилтэй, найрсаг, нийгмийн чадвар маш сайтай, эмпати юу гэдгийг бусдыг ойлгох тийм чадварууд маш сайтай хүүхэд байгаа. Онлын хувьд айлын дунд хүүхдүүд зан чанарын хувьд нийтэж уян хатан маргааныг зохицуулдаг. Тэгээ найз нөхөдтэй илүү үнэнч дасан зохицох чадвар сайтай тийм хүүхдүүд байдаг. Сэтгэл зүйн онцлогийн хувьд гэр бүл дотроо өөрийн гэсэн орон зайгаа олох гэж маш их хичээдэг хүүхдүүд байдаг. За ах эгчгээ яг ухаантай байж чадахгүй бол өөр салбарт, урлаг спортын салбарт ч юм уу те. Эсвэл бол ах эгчийн амжилт гаргаагүй тэр салбарт нь илүү гарч анхаарал татахыг бас хүсдэг. Ер нь гэр бүлээсээ авч чадахгүй байгаа тэр анхаарал, хайр халамжаа найз нөхдөсөө бусад хүмүүсээс авах гэж хичээдэг тийм хүүхдүүд байдаг гэж үздэг байгаа. За тэгэнгүүт тогсонд бол энэ шин чанарууд байдаг шүү дээ. Тогсон бол маш нийтэжтэй, хүн болгонтой зохицож чаддаг, дасан зохицох чадвар маш сайтай. Энэ нь бүр юун дээр харагддаг вэ гэхээр нөгөө нэг тектэй тэмцээнд гадаад явдаг шүү дээ. Тогсоныг хамт явуулахаар шийдсэн шалтгаан нь бол нөгөө тогсон бүх хүний арга авийг олцдог. Тэ ямар ч нөхцөлд ингээд өөрийгөө асуудалгүй ингээд авч явдаг. Тэ хүмүүсийн арга авийг сайн олдог болохоор нь тогсоныг сонгодог шүү дээ. За тэрнээс гадна багшийн нэг айгуу гоё сцен байна. Энийг хэдүүл амттай үзье. 저는 몰랐어요, 어머니. 송이 작년에 담임했던 박쌤도 얘기를 안 하던데 그 반 애들도 참 입이 무겁네요. 저는 전혀 몰랐습니다. 제가 갚을 빚이 많습니다. 아유, 걱정하지 마세요. 우리 반에 덕선이라고 착하고 이쁜 학생이 있거든요. 그 학생이라면 혹시 무슨 일 생겨도 걱정 안 하셔도 될 겁니다. 애가 아주 똑똑해요. 감사합니다, 선생님. 고맙습니다. 고맙긴요. 근데 그 학생도 공부를 잘하나 봐요. 아니요, 공부는 전혀 못합니다. 근데 똑똑해요. За энэ дээр харахад л тогсон бол ингээ нийгмийн чадвар маш сайтай тий хүн болгон тэрийг мэддэг тэр зан чанарт нь хүмүүс маш их хайртай гэдгийг нь харуулж байгаа байхгүй. За одоо хэдүүлээ тогсооны яг нэг сэтгэл зүйн асуудлыг нь ярилцъя. Таад ингээд ажиллаж исэн бол тогсон ингээл үргэлж хин нэгэнтэй тий одоо хин надад сайн бол хинд нь би таалагддаг бол гэсэн нэг тийм асуултын хариултыг олох гол яваад байдаг хүүхдтэй. За яг энэ бол тухайн насны хөгжлийн нэг хэлбэр байгаа. Хөгжлийн үе шат гэж үзэж болно. Үеийнгийн харилцаа болон одоо эсрэг хүсний харилцаа ингээд чухал байдаг үе гэж үздэг байхгүй. Гэхдээ бас өөрөөр юу гэж харж болох вэ гэхэлэр сэтгэл судлалд дунд хүүхдийг үл үзэгдэгч гэж тодорхойлдог байхгүй. Дээрээ нөгөө нэг айгу мундаг их чахтай доороо ингээд нэг юм хайр татсан нэг дүүтэй ч юм уу те. Тэгээ энэ хоёрын хооронд энэ хоёрын голд яг өөрийн гэсэн орон зайгаа байраа ингээд олж чадахгүй анхаарлыг тэр хоёр шиг ингээд татаж чадахгүй байдаг учраас энэ хүүхдүүдийг айлын дунд хүүхдүүдийг үл үзэгдэж гэж үздэг. Тэгээ тогсоонд ер нь ингээд аав ээжийнх нь харин муухайгаар хэлэх юм бол үлдэгдэл байдлаар ирдэг штэ. Гаднаас хоол авч идээд за дахианы мөчн туртай байлаа гэхэд дахианы мөчн хизээш тогсоонд ирдэггүй те дүүд нь өгдөг ч юм уу. За өндөг дуусчих юм бол байгаа өндөг нь тогсооноос бусад хүмүүс эгчдүү хоёрт нь өгдөг ч юм уу те. Тийм байдлаар ингээд аав ээжийнх нь хайр анхаарал нь ирж идэг. Тэгээ энийг ч гэсэн өөрөө ингээд илэрхийлдэг штэ. Тэгэхээр хаа нэгтэйгээс нь үлдэгдэл биш буюу хүлийн зөвшөөрөгдсөн бие байхыг ингээд хүсээд тэрнийхээ дагуу ингээд хин надад дуртай бол хин надад сайн бол гэсэн асуултыг ингээд өөрөөсөө байнга асуугаад яваад байдаг гэж болох байхгүй. За
За тэгээд та хэд токсоны хайр дурлалын ингээд түүхийг анзаарах юм бол хизээч одоо сонууд ч юм уу жонхон ч юм уу текст ингээд өөрөө эхлээд сайн болоогүй. За ялангуяа соноо жонхон хоёр дээр бол нөгөө нэг хоёр найз нь чам талтай юм шүү, чам цай юм шүү гэд хилцнээс болоод нэрээ тийм ч юм уу гэж бодоод тэр хүмүүсийг ингээ анхаарч эхэлдэг штэ. Тэр хүмүүсийг өөртөө татах гад одоо өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх гэд хичээгээд байдаг. За энийг бол сэтгэл зүйн хувьд юу гэж тайлбарлах вэ гэхээр external validation буюу гадаад орчноос өөрийгөө батлах хэрэгцээ гэж үздэг байна. Хүн өөрийгөө дутуу хайрладаг бол өөрийгөө гүйцэд хайрлаж чаддаг, өөрийгөө үн цэнтэй хүн гэж мэдэрдэггүй бол бусдын нүдээр өөрийнхөө гоо үзэсгэлэн үн цэнийг хэмжиж эхэлдэг буюу босод хүмүүс өөрт нь сайн байгаад ах юм бол тэр хэмжээгээр ингээд сэтгэл дүүрэн байх гэдэг шүү дээ. Хэрвээ босод хүмүүс одоо тэр хүүхдийг нэг тоохгүй байх юм бол тэр хэмжээгээр сэтгэл уналтанд орох гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор токсонд тэр хэн өөрт нь талтай байна, хэн өөрийг нь сонирхож чинь гэдэг асуулт айгүй чухал байдаг. Энэ хэсгийг ингээд бүр ингээд батлах нэг токсоны сцены гэдүүл хамт үзье. 원래만 같이 하고 내년부터 따로 해줄게. За энэ 4 өдрөөр уйлдаг хэсэг бол сэтгэл зүйн хамгийн чухал хамгийн хүчтэй илэрхийлэл нь ахгүй токсоны хувьд. За тэгээд яг иймэрхүү нэг үлдэгдэл байдлаар хамгийн сүүлд нь гэж өөрийгөө гэртээ мэдэрсээр агаад ийм recognition hunger буюу бусдад хүлээн зөвшөөрөгдөх, анзаарагдах тийм хүсэл маш их байдаг токсонд. Тэр нь нөгөө нэг хий нэг надад талтай болов, тэр надад сайн болов гэсэн тэр асуултуудыг бий болгоод байдаг байж болно гэсэн. Дээрээс нь токсоны тэр ингээд бусдаас хүлээдэг хүсдэг зүйлүүд нь бас нөгөө нэг токсоны мундаг юм аа, хөөрх юм аа тий. Манай токсонч мундаг шүү гэдэг тэр үгүүдээр ингээд хөөрхөд тижээгдээд тэр үгнүүдэд ингээд сэтгэлэнд үрж байгаа нь ингээд өөрийнх нь дүрээс нь ингээд харагддаг штеп. Тэр бол нөгөө нэг өөрийг нь анзаарч байгаа нэг хэлбэрийг илэрхийлж байгаа учраас хүүхэд тэр зүйл дээр ингээд сэтгэлэнд дүүрээд байгаа байхгүй юу? За тэгвэл токсон яагаад жонхон биш чойтэгийг сонгосон бэ гэхээр за ажиглах юм бол нөгөө жонхон бол уг нь сайн хэрнээ токсоныг ингээд дандаа бас нэг юм ёжилдог штэ тий. Доош нэгэд ч юм уу тэнэг минэг гэж шаалдаг. А тэг бол эсэргээрээ хизээч өрөнд тэгж байгаагүй. Токсон юу ч хийсэн тэг ингээ инээж идэг. Токсон юу ч хийсэн тэг тэрэнд нь итгэж идэг тий. Тэр мэдрэмжүүд бол токсонд сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгож өгсөн байгаа. Яагаад тэгэхээр токсон бол өөрийн үнэлэмж ингээ багтаа байгаа байхгүй юу? Гэр бүлтэй те тийм эзэлж байгаа орон зайн суул дээрэс нь ихч нь бол байнга ингээл доош нь хийдэг ч юм уу те тэнэг мангараар нь дуудаж идэг. За тэгэл нөгөө хөөрхөн амтан нэг ээж аав нь бөөд үзүүлээд тэгээ өөр нэрээр дуудах юм бол за танай охин бол сургуульд орчих юм ингээл ээж аав нь өөр нэрээр дуудаж исэн чинь багштай нь уулзсан гутлаа ээж нь токсонаа гэдээ эргээд өөрийнх нь нэрээр дуудчихдаг штеп. Тэгэнгүүт яг токсонд бас нэг тэр бол сэтгэл зүйн хувьд амар хүчтэй шархыг өгч байгаа байхгүй. Хүн одоо өөрт нь итгэл найдвараа алдчихлаа гэдэг мэдрэмж бол хүнд хамгийн хүчтэй хүн дээр тусна шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдээс болоод токсон бол тийм өөрийн үнэлэмж тийм ч сайтай хүүхэд биш. За өөрийн үнэлэмж тийм сайтай биш болохоор гаднаас тэр баталгаажуулалт те өөрийг нь мундаг сайн гэж харах тэр нүдийг ингээ хайгаад байгаа байхгүй юу? Бусдын нүдээр ингээд өөрийгөө дүгнэх гээд байгаа те бусад хүмүүст үнэлэгдэж өөрийгөө үнэлдэг болох гээд байгаа тийм хүмүүст бол тэг шиг ийм бүхэл зүйлийг дэмждэг бүхэл зүйлийг хүлээн зөвшөөрдөг те өөрийг нь гой сайхнаар хардаг ийм хүн айгуу чухал байхгүй юу? Ийм байдал нь токсонд бол ийм аюулгүй тайван мэдрэмжийг ингээ өгөөд эцэс үлд нь тэгийг сонгож байгаа байхгүй юу? Тэг бол те токсоноос юу ч шаарддаггүй хэрэгцээтэй хүн гэдгийг нь хайр эсрэгээр ингээ мэдрүүлж чаддаг те тэг одоо токсоноор туслуулдаг те токсоноор ингээ таламжлуулдаг энэ нь токсоны тэр дутуу байсан хэрэгцээтэй хүн байх чухал хүн байх гэдэг мэдрэмжийг нь өгсөн боيو аюулгүй тайван мэдрэмжийг бий болгож өгч чадсан байна. Энэ хүрээд токсоны гэр бүлийг тайлбарласан дугаарынхаа part 1-ийг дуусгая. Яагаад гэхээр цаашаа үргэлжлээд токсон яаж develop хийсэн буюу яаж өөрийн үнэлэмж нь нэмэгдсэн гэдэг нь кинон дэр харагдсан бэ? Дүүгийнх нь онцлог юу юм, аав ээжийнх нь онцлог юу юм, аав ээж нь яаж хайраа илэрхийлдэг байсан бэ гэдэг талаар ярина. Тэгээд тэр нь бүр айгүй урт болох гэдэг байгаа учраас хоёр таслаад оруулъя гэж бодсон. За тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд дуусж байна. Энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэнд таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд бас төрсэн сэтгэгдлийг доор бичээрэй, хуваалцаарай. Энэ дөрөвтэй холбоотой өөр та хэдийн ажигласан зүйлүүд авах юм бол бас комментээр хуваалцаарай. Баярлалаа. Баяртай.